За өглөөний мэд хэдүүлээ. Одоо NTV-гийн бэлгэнд орохгүй явж байна. NTV-гийн чөлөө тэмэгтэйчүүд нэвтрүүлэх бэлгэнд. Тэгээд би хоцорсон явж байна. Мэдээж хэрэг гоё шүү дээ. Манай наригч хүмүүс мэдэх хаа тийм бодлын мейкап хийдэг Азийн шилдэг фэшн мейкап артист айгу урт гоё шинтэй. Хэрвээ би наригчтай хамт бичлэг хийхийг та нар хүсэж байгаа юм бол комент үлдээгээрэй. Асуудал байхгүй. Хамт видео хийгээд өгч болно. Тэгээ манай одоо чөлөө тэмэгтэйчүүд нэвтрүүлэх юм байна. Бүх хөтлөгч нарын үгийг хариуцдаг одоо гэж хэлж байгаа. Отгоолзээ. Тэгэхтэй. Гэрлэгч. Сайн байна. Найруулагчаа. Өсөрөө. За 10 цагийн дараа бичлэг мэн дууссан, энэрлэгч мэн явж байна. Нэгтгэд болцъя. Одоо ингээд бичлэг мэн дууссан явж байна. Одоо харж зулцаг дээрээ очиж тоо. Явахаас өмнө манай золоо ихч байна. Одоо бүгдийнх нь мэддэг гоо дэсгүүлүүдийн тэр гайхамшигтай зураг авалтуудын стайлингийг зураг авалтыг хариуцдаг хүн маань одоо энэ ч ингэж байж байна. Тэгээд золоочоос асуух юм байх юм бол энэ видеонд хэлж болно шүү. Тэгээд хариуллаа. Дуртай яа. Хүсилээ. Тэвэ сайн уу гэрээ шээ. Сэлээ. Тэвэ яти унжи. Яна уруух. Blue ice cream уу? Өөр бас pink гэдэгтэй үзээдсэн. За сайн байцгаана уу? Одоо нэлээ орон олцсон байна. Одоо 2 өнгөрж байна. Тэгээ өнөөдөр хэдүүлээ нэг 2 амжуулах хэрэгтэй байгаа. Тэгээд хамт явцгаая. Хэдүүлээ энэ уран ихчтэй ирсэн байж байна уу? Энэ миний humсыг янзалдаг, миний humс гарыг хариуцдаг хүн байгаа. Тэгээд манай Ануу гэх шүү дээ. Ануу гэх юм сэрүүлдэг. Тэгээд яг би өмнө зөндөө олон хүнээр очиж л байсан л да. Гэхдээ яг миний humсыг нэг удаа би уран ихчтэй ирэхгүй бүтэн сар болсон байхгүй. Тэгээд бүтэн сарын дараа хүртэл миний humс уграагүй яагаачгүй.
Тэгээд тийм болохоор хүмүүс ер нь намайг хумсаа ер нь хийлэгдэг үү, яаж арчилдаг гэж асуудаг. Тэгээд одоо миний хумсны гарныг хариуцдаг одоо энэ сууж ийн. Тэгээд би энэ доор юу чи Facebook, Instagram тэгээд дугаарыг оруулж ий. Тэгээд төсөх юм бол холбогдоод ирж өөрчлөлт болно. Хэлгээд дуусчлаа. Ингээд би болохоор энэ акрилаар хийсэн. Тэгээд хумсаа бодуулахгүй яг акрилийнх нь өөрөх нь өнгө байгаа. Тэгээд яг хумс хийлгээд юм хийж чаддаг юм уу гэж асуугаад байдаг хүмүүст энэ чинь хоолой гэрээ цэвэрлэн за яг ярих юм бол нүдэндээ хийдэг линзээ хүртэл тайлж хийдэг байгаа. Ямар ч асуудал байдаггүй. Хамгийн гол нь хийсэн хумс нь яг юм хугарна гэж айхгүй л бол юу ч хийсэн ямар ч тийм асуудал байдаг. Минь окэгтэйгээ дайрлаа. Тий энэ ч одоо окэг шүүнээс ирж үйлчлүүлэх юм байна гэдгийг сая олж мэдлээ. За хэдүүлээ энэ чи би нэг юм хийх гээд байгаа байхгүй юу. Одоо тэгээд манай Анжи perfect piercing гэдэг пэйж ми хүмүүс уусаа гэдэг ба. Чи уусаа яцхан уу. Тэгээд энэ чи манай Заяа гэдэг makeup by Заяа гэдэг хүмүүс мэдэх баха. Энэ мондол бодлоо гэдэг охин байна. Тэгээд энэ хоёр хамт байж хатан би ороод ирлээ. Анжи цайлгал гэдэг. Тэгээд энэ манай Анжиг бодсон байна. Ийм л болдог охин байна. За одоо тэгээд яг юу болох гэж байгааг хараарай, хийж байгаарай. Тэгээд энэ ажилбарыг хийж өгсөн Ночиндаа баярлалаа. Piercing юу нэг цаалуулаарай. Тэгээд тэр өсөх юм бол энэ видеон доор эсвэл миний Facebook пэйж дээр ингээд асуултуудаа тавьчих болно. Би бол угсаа Анжитай нийлээд нэг бичлэг хий гэж бодож байгаа. Яг зөвхөн piercing сонирхогчтой зориулаад тэгээд яг piercing сонирхдаг ч юм уу энэ эсрэг хүмүүс байдаг бол энэ үсгийг үзэхгүй байсан ч болно. Гэхдээ ер нь бол хүн өөрийнхөө биен дээр өөрөө юу хэлэхээ өөрөө шийдэх ёстой гэж боддог. Тэгээд би ингэж чихээ цолгож байгаа шалтгаан гэх юм бол зүгээр л би цолгохыг хүссэн гэдгээс өөр шалтгаан байхгүй. Тэгээд өсөх юм бол манай Анжигийн бас нөгөө perfect piercing гэдэг пэйж дээр нь асуултуудаа тавиад өгч болно. Тэгээд бичлэг бол одоо ихтэй багт тий. Нэг өдөр сууж байгаа л хийж байна. За одоо хэдүүлээ энэ боловсрал телевизнийг яриа өгөхөд ирсэн байж гин. За тэгээ энэ яриг өгвөл өнөөдрийн ажлууд бүгд дуусна да. Чүчөхөө. Нээжа. Би харилаа. Чи харж л байна штэ. Би харилаа. Ара жааса болсгачтэй. Гара дади finger. Daddy finger юм уу? Daddy finger. Where are you? Here I am. Here I am. How did it do? Сэлэн гадаа гарах уу? Гарах уу? За. Оо, сэлэн баграа орж шít. Одоо яана нэрээ? Яг наашаа хамаагүй норвоо. Сэлэн.
Ла. Баяжаа жаахан сайн шимзэх хэрэгтэй. Тэгвэл бит хоёр малгайгаа өмсөд гарнаа бороо гайг болсон юм чинь. Тийм эс лээ. Ингэж ангойд юм уу? Опа. За. Яа, зэсэн байцгаана. Одоо л нэг камертагаа ингэ суугаад удаан юмрах боломж олдчихин. Тэгээд өмнөх бичлэгүүдээр жахан мужгар исэн бол уучлаарай. Монголоо буцаж ирэний 3-4 хоног болохоор цагийн зүрэ гараагүй. Тэгээд нэг жахан манараа хүн ийш тийш очихдоо дандаа хоцрол яваад лөө. Тэгээд одоо бол бүх юм айгу гоё байна. Өнгөрсөн шөнө айгу сайн унтсан. Одоо цагийн зүрэ овоо гараад айгу гоё болж байна. Тэгээд яг хийлж амжаагүй юмнууд байгаад байл та бодоод исэн чинь зүгээр байж юмээгүй хийх юм хийгээл яваад исэн. Эхлээд их юм бол би нүснийхаа талаар ярихад энийг юм цэнхэр өнгөтэй болсон байгаа. Ямар ч гэсэн Миланд ажиллаж байгаад ирсэн. Тэгээд энэ чинь орчны зургуудынх нэг нь болохоор Urban Hair гэж үлээ. Нэг компани фейзер нь ажиллах болоо. Тэгээд ямар ч гэсэн үсний бүтээгдэхүүн өөрсдөө хийдэг тийм компани аа. Тэгээд даваад миний үсийг эхлээд 5 янзын өнгөөр буудсан. Тэгээд одоо бол харин угаан арилсаар нэг ийм л өнгөтэй болсон байна да. Тэгээд анх нэг хар хөх хүрээ ягаан ногоон. Тэгээд энэ бол ямар ч зэ арилсаараа буцаа цагаан болох ёстой гэсэн. Тэгээд одоо арилахын хүлээгээд байна. Яг уул нь энэ өнгөнд таалж байгаа гэхдээ ажлын хувьд арай болохгүй л байгаа юм да. Тэгээд одоо удахгүй арилчих байх гэж найдаад байна. Тэгээд нэг суух боломж олсон хүмүүс намайг жахан зөвлөгөө оруулаач гэж хүссэн болохоор ер нь өмнөх видеонууд дээр хүсчихсэн болохоор би энэ ч сууж агаад өөрийн сүүлийн хэдэн сарын турш хэрэглэсээр ирсэн бүтээгдэхүүнүүдийнхаа талаар гэл яриад явчих гэж бодлоо. Тэгэхээр эхний ярих бүтээгдэхүүн юм бол би яг үснийхаа талаар ярих гэдэг юм л та. Миний үс угаасаа цайруулсан, амар гинцэн. Тэгээ цайруулахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол нэг юм мэд хэрэгтэй. Угаасаа л гинтэн. Одоо Азийн үсийг одоо бүр юм цагаан болгож байгаа юм чи тийм ээ мэдээж хэрэг гинтэн. Тэгээд тэрнээс айхгүй байвал цайруулж болно. Тэрнээс бол яг үсээ ерөөсөө гинтэмээргүй байна. Нэ тэр гэдэг хүмүүс бол анхаасаа л угсаа цайруулаагүй нь дээр. Тэ хичнээн гимтсэн ч гэсэн тэрийга дараа нь өнгөөч тэр өснийхээ нэрүүлэгч гэсэн эргээж сэргээх тэгээд өснийхээ эрүүлгийг авч явах нь болохоор өөрөө ажил болдог. Хүмүүс тэрийг мэддэг юм шүү. Тэгээд салонд очивол бодуулчин тэгэл болчин гэж боддог. Гэхдээ салонд очиж бодуулах болохоор хамгийн амар ажил нь. Тэрнээс хойш өнгөө авч явах бүх юм өөрөө ажил болдог. Нэг маскын талаар ярих гэдэг юм л да. Би амар олон маск хэрэглэж үзсэн. Амар олон. Янз бүрийн брендийн үнэтэй хямдхан ямар үт юм аа тий зөндөө олон маск хэрэглэж үзсэн. Гэтэ энэ нэг маск Lakme-гийн тэнийг харж байгаа хаа. Lakme-гийн энэ маск байгаа. Үнэн тийм амар үнэтэй ч байгаагүй бах гэтээс нэг хямдхан ч байгаагүй. Би үсээ угаагаад тэгээд ер нь ингэж яхан байгаа усын ингэж тий тэнгүүтээ энийг түрхэд тэгээд ячдаг. Үсээ ингэ дээр боогоод тэгэл одоо усан орж явахдаа юу их шаардлага. Тэгээд би бүр энийг үсэндээ удаан байлгах га би чинь нүуний усанд орж явахдаа шүдэ угаан нүрээ цэвэрлэн орж исэн тэгээд энийг айгүй удаан байлгачаа тэгээд арил. Буцаад зайлахаар энэ миний үс амар гоё зөөлхөн тэгээд гоё ерхэд ингээл тэг гидсэн мөртлөө намраад шүү дээ. Гэхдээ миний үс яг энэ маскны ачаар буцаад ерхэд айгүй гайг болсон. За тэгээд дараагийн үстэнд хэрэгэлдэг юм гэх юм бол энэ яг ер нь энэ тэнд үех дэлгүүр өнтөр байдаг бах юм. Glaze Core цацдаг ийм кондишнер гэх юм уу уснаас гарч ирчээ цацдаг. Тэгээд зөвхөн усанд орж явахдаа үсэндээ тижэл төрчихжээ гарч ирээл орхих биш. Яг үсээ сэнсдэг шүү дээ. Сэнсдгээс өмнө цацаад сэнсдэд дуусныхаа дараа бас цацаад тэгээд энэ болохоор гоё нэртэй. Тэгээ үсийг ингээ нэг юм чийгшилтэй юм шиг болгож өгдөг. Тэгээ би энийг бол зөвхөн усанд ороо гарч ирсэн. Би энийг бол
өглөө болгон цацдаг, орой болгон цацдаг. Яагаад гэх юм бол яг эрүүл өстэй хүмүүс тэгж олон шаардлага байх. Гэтэ миний ус бол хурай гимтсэн. Тэгээд яаж л буцаж чийгшэл оруулахаар байна тий. Оруулах хэрэгтэй. Одоо миний дараагийн үсний юм гэх юм бол одоо энэ яг үс гэхээсээ илүү энэ хуухан цацдаг юм байгаа. Тэгээд би яагаад энэ Life Gain-ий botanical гинэ. Nourishing and strengthening hair roots. Энийг яагаад хэрэглэж гисэн бэ гэхээр хэрвээ амар тийм эмзэг хуухтай хүмүүс байх юм бол хэрэглэхийн үед хэрэглэж болох байх. Гэхдээ миний яг хэрэглэсэн шалтгаан гэх юм бол би үсээ цайруулна шүү дээ. Тэгэхэд яг угийн цайруулахаар цайруулж үтсэн хүмүүс мэдж байгаа байлгүй дээ амар өвддөг, амар хорсдог. Тэгээд ингээд цайруул дуусны дараа ингээд нэг ерөөхдөө амар хүндүр болсон байдаг. Энэ хэм бол яг юм нэг сэнгэндэг гаатай юм шиг. Тэгээд ямар ч үсэн үсээ ингэж хувааж байгаа. Тэгээ ингээд хуухруугаа ингээд цацхаар ингээд хуух гоё тайвшраад тэг ингээд гоё сэрүү оргоод амар гоё идэг. Ямар нэгэн юм хуухны асуудалтай юм бол яг энийг хэрэглээд үзээрэй гэж хэлмээр энэ Skype зарж исэн. Нэмтгийн Улаанбаатар их дэлгүүр дотор зарж исэн. Дараагийн ярих юм гэх юм бол энэ би хумсны талаар ярих гэдэг юм л да. Та нарын харснаар би одоо хумс хийлэгдэг. Хумс хийлэхэд бол угаасаа л гинтэн. Яг л ус хариулахад гинтдэг шиг. Тэгээд хумс хийлэх гэсэн юм аа гинтчих болов яах вэ гэлээдэг хүмүүс хэлэхэд гимтнэ угаасаа л гимтнэ. Тэр бол яах чарга байхгүй. Гэтэ миний хувьд гэх юм бол миний хумс угаасаа л нэг ургадаг хүмүүс байдаг шүү дээ. Угаасаа л ургадаггүй, багасаа л тийм байсан. Тэгэл жаахан ургаал хугараад идэг. Хаяа ингээл цус гараад ер нь амар хэцүү надад бол би угаасаа л хумсаа ингээд байн хийлгэн гэж бодоод би хийлэгдэг. Монголд бол би угаасаа байн хумстай байдаг. Гэхдээ би яг гадагшаа ажиллаар явж байхад болохоор би хумстай байж болдоггүй. Тийм болохоор энэ хумсаа авахул нь шүү дээ. Хаяа би амар зонгон хумсаа авахулж явчихгүй явгуудаа ингээд өөрөө ингээд хумсаа авдаг байгаа. Тэгээд яг хуу битгий тэгэрээ. Ер нь зүгээр л битгий тэгэрээ. Гэтээ үнэхээр хумс нь тэрнээс болоо гимтсэн эсвэл угаасаа л нэг л тийм урагдаад идэх хумстай хүмүүс болохоор би яг энийг санал болгомоор үлээ. Энийг зааж одоо сайн харагдахгүй байна. Emilak гэж юм да. Би энийг болохоор яг хумс хийлэгдэг уука хичээс авсан. Энэ бол ерөөхдөө л уул нөгөө нэг хумсны энэ юу гэдэг лээ. Хумсны арьсан дээр юм уу те. Энэ хумс гар хоёрын зааг гэдэг арьсан дээр түрхдэг иймэрхүү юм бэлээ. Гэхдээ би болохоор энийг яг хумсаа хийлгэчээд хумсаа авахсныхаа дараа энийг бүх хумсан дээрээ түрхээд дээрээс нь өнгөгүй лакар ч юм уу ер нь ингээ будах лакараа будаа явчихдаг. Хумсаа өөрөө би тэнд авчаад хумс бүр амар ингээд бүр ингээд сэнгэнээ тэнгуут нь би энийг хумсан дээрээ түрхээд тэгээд бүр ингээд массажлж шингээж агаад тэнгуутээ дээрээс нь өнгөгүй лакараа будсан. Тэгсэн чинь миний хумс ингээд ийм амар хатуу болсон. Бүр амарын чашиг тийм учраас өмнөхөөс хатуу болсон. Тэгэхээр хумсаа үнэхээр юу ч хийсэн би витамин ууж утсан одоо юу гэдэг юм аа тий хийгсэн бүх юм хийж утсан. Гэхдээ яг энэ шиг ингэж тусуулж исэн юм баг байхгүй. Тэгэхээр хэрвээ иймэрхүү юм хайдсан бол за миний одоо харуулах байгаа миний 3 бүтээгдэхүүн болохоор би одоо 25 хүрснээс хойш амар арьсандаа ингээд харал тавьж эхэллээ л дээ. Бүтээгдэхүүн миний арьсыг зүгээр үнэхээр өөрчилсөн. Бүр үнэхээр амар гоё болгож чадсан. Одоо энэ 3-гээр би одоо үгүйс амьдарч чадахгүй. Нэг тиймэрхүү болчиход байгаа. Тэгээд яг хүмүүс сонирхож байгаа хүмүүс бол би болохоор хуур арьстай. Амар хуур арьстай. Амар хуур арьстай. Ойлгож байгаа юм дээ. Би яг арьс арчилгааны видеогоо тусад нь хийнэ л дээ. Гэхдээ нан одоо шууд хэлэхэд энэ одоо энэ Tony Moly-гийн peeling gel. Энэ яг ялгаатай нь юу юм бэ гэхээр одоо нөгөөний хүмүүс нөө арьсаа гуйжуулахаар би гуйжуулах амар дургүй байсан байхгүй юу? Яа гэх юм бол энэ үрэлтэй нэг гуйжуулдаг юмуд байдаг шүү дээ. Тэр ингээд нэг өвтгөөд байгаа юм шиг. Тэгээд ер нь бол би тэрийг хэрлэх амар дургүй байсан. Тийм болохоор арьсаа ер нь гуйжуулдаггүй. Гэхдээ арьс гуйжуулах амар хэрэгтэй юм гэдгийг энийг хэрэглэснээс хойш мэдсэн. Энийг би бараг 7 хоногт бараг 3-4 тэгж хамаагүй олон хэрэглэж болдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ерөөхдөө бол би тэгж олон хэрэглээд бараг 2 сар болж юм яач болно. Тэгээд энэ болохоор яг ийм гарч ирэхтэй болохоор нэг ийм гэл хэлбэртэй. Тэд үрхээр ингээд тийм жахан зав харагдаж магадгүй. Тэрсэн ингээд гойчаад унцдаг. Ингээд энэ жижиг арьсны ингээд за гарын арьсыг гуйжуулчих. Гэтэ энэ
Тэгээд ер нь арьсаа гуйжуулж хэрэгтэй мэн гэдгийг ойлгосон. Яг тэгэхээр арьс айгүй гоо ингээд нэг юм нэг цаанаас ялцдаг шүү дээ. Тэрийг ерөөсөө алддаггүй юм биш. Арьс айгүй гоо зөөлхөн байгаад байдаг. Тэгэхээр ер нь гуйжуулж хэрэгтэй. Эхний дараагийн хэрэгжилж байгаа юм гэх юм бол одоо энэ Recite гээд энэ Солонгос брэнд юм билээ. Тэгээд Москва их дэлгүүрийн нэг давхар зардаг. Энэ амар. Би чинь амар хуурай арьстай гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ эднийх болохоор тэгээд би амар хуурай арьстай. Манай ээж болохоор холимог арьстай. Тэгээд яг туслаг арьстай хүмүүс зориулсан бүтээгдэхүүн үсэн тэнд байгаа л та. Гэхдээ манай ээж хүртэл энийг хэрэгжилж үзээд манай ээжийн арьс бүр ингээд гялалцаад бүр ингээд нэх гой толигоод амар гойлж ирсэн. За минийх яг полиси хэсгийг бол мэдхгүй би азар одоохондоо арай гойг байна. Гэтэ ямар ч үсэн энэ хоёр бүр энэ болохоор эхлээд skin гэдгийг түрхээд дээрээс нь дэрнийхаа дараа skin-ийг ингээ шингээснийхаа дараа emotion гэдгийг түрхэн энэ яг битгүй ямар ч үсэн миний арьсыг ингээ нээхгүй юм нэг бамбалзуур арьс гэх юм ингээ нэг бүү. Яг тиймэр амар гоё л болгосон ямар ч үсэн. Одоо энэ дуусах юм бол би дуусахаас өмнө би угаасаа шинийг очиж аавна. Амар гоё. За тэгээд энэ влогийг үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд нэрээ сийлэн хаана байгаа бэ гэж асууж байгаа хүмүүс яж байгаа манай охин маань одоо хүртэл цэцэрлэгтээ явж байгаа. Тэр хоёлоос амар завгүй гэдэг. Тэгээд сийлэнгээ цэцэрлэгт нь хүргэж өгчөөл. Өнөөдөр одоо бас ялс гарч хідэн ажил амжуулах хэрэгтэй байна. За тэгээд дараагийн видеогоор эргээд олзъя. Баярлалаа.